Бацхан Facebook-ийн найздаа. Тэгэхээр та бүхэн анзаарсан бол энэ бичлэгээ би бэлэг гэж нэрлэсэн байгаа. Яагаад бэлэг гэж нэрлэсэн бэ гэхээр өнөөдрөөс эхлэн би үйлчилгээний байгууллагуудыг цувралаар танилцуулж явах болно. Гэхдээ реклам хийхгүй зөвхөн тэр байгууллагын танилцуулга, онцлог, явуулдаг үйл ажиллагаа, үн ханш зэрэг мэдээллийг та бүхэнд өөрийн биеэр очиж үзүүлж явах болно. Тэгээ хэрвээ тэр бичлэг та бүхэнд таалагдах юм бол зөвхөн лайк шеэр хийснээр та бүхэн тэр байгууллагын үнэгүй үйлчлэл эрхийг хожих боломжтой байгаа. Жишээ нь йогийн төв, англи хэлний сургалтын төв, амралтанд амрах эрхийн бичиг, гоо сайхны салон эрхийн бичиг, хоолны газрын эрхийн бичигэд маш олон төрлийн үйлчилгээний байгууллагууд хамрагддаг байгаа. Тийм учраас яг одоо энэ эдийн засаг хямралтай байгаа энэ үед жижигхэн ч гэсэн бэлгийг тогтмол ингээд Facebook-ийн найзуудаа өгж явах зорилгоор би яг энэ пэйж хуудасаа нээсэн юм шүү. Тиймээс пэйж хуудастай минь та бүхэн хамт байгаарай. 7 хоног бүр нэг азтанг тодруулж, шагнаж, урамшуулж байгаа болно. Ингээд миний хамгийн анхны сонгосон байгууллага бол N Cafe буюу Ном Bookstore байгаа. Хамтдаа орцгоё. Ер нь танах ямар онцлогтой кафе вэ? Ямар хоолнууд гардаг вэ? Манайх болохоор N Cafe Ном Bookstore гэдэг энэ байшин дотор 2 байгууллага ажиллаж байгаа. Тэгэхээр манай хоол бол үндсэндээ эрүүл хоол гэсэн чиглэлээр үйл ажиллагаа бид нар явуулдаг. Бидний хэрэгжилж байгаа бүх бүтээгдэхүүн бол стандартын шаардлага хангасан эрүүл, шинэ бүтээгдэхүүн байдаг. Үнийн хувьд ч гэсэн бид нар аль болохоор боломжийн хүмүүст хүртээмжтэй хийхийг хичээж ажиллаж байгаа. Ямар номнууд байдаг? Ер нь юм ховор номнууд бас байдгүй болсон тэр бас шинэ номнууд ирдэг юм байна. Тэгэхээр номон гэдэг нэрнээсээ л ер нь номтой холбоотой гэдэг нь ойлгомжтой хальтаа. Доор нэг давхарт номын дэлгүүр байгаа. Номын дэлгүүр байна. Ном худалдаал нь бас түрээслэн гэсэн үйлчлэгээ үзүүлдэг. Доороос номоо худалдаж авч уншиж болно. Түрээсээр авч ирээд бас уншиж болно. Кафе дотроо бас унших номнууд байгаа. Ямар нэгэн үн хөлс гишүүнчлийн карт бүртгүүлэхгүйгээр танаа галтгаар орж үздэг үү? Тэгээд за тийм. За сайн байна уу? Сайн байна уу? За ажил сайн уу? Сайн да, сүн сайхан юу вэ? За тайван да ажиллаар л явж байна. За та юу хийж байна? Би биш үү? Од заяа гэдэг сүн шийж байна. За яагаад? Би чиний юу гэдгийг мэддэг болохоор за би энэ дээр ерөнхийдөө загс тэтгүү Rainbow Road гэсэн шийдэж байгаа байхгүй. Энэ бол Dragon Road. Чамаа нөгөө түүхий загсан дуртай. Тунаа элеватортай. Тийм болохоор би Rainbow Road. Тэгэхээр та үйлчлүүлэгч болгонд өөрт нь амтанд нь юм тохирсон суши хийж өгдөг гэсэн үг. Ерөнхийдөө юу гэсээд байгааг нь би мэдэх хэвээр. Тэгжээж би үндсэн менюнээс яг харж хийж өгнө. Тэгэхдээ өөрт нь зориулаад тусгай амт гаргаж байна. За вау. Таны цамц ямар гоё юм бэ? Нийт цамц ч одоо нийт сушины. Тийм, нийт суши байна. Эндээс хараад захиалчмаар л юм байна. Тийм баг эндээс хараад энэ дуртай та энэ дуртай юу захиалчаар байна. Та хаана суши хийж сурсан бэ? За, Америкт суши хийж сурсан. Америкт би 2006 оноос хойш ерөнхийдөө суши хийсэн дээ. Суши гэдэг чинь юу юм бэ? Ер нь манайхан түүхий загсал гэж ойлгодог. Яг энэ ойлголт зөв үү? Суши гэдэг маань бол сүү гэдэг нь винегер, ши гэдэг нь будаа гэсэн. Тэгэхээр будаа винегер гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи өнөөдөр яг ямар одоо мах ногоонд дуртай байна? Тэр бүгдийг л дотор нь ороогоод идэхийг л суши гэж байгаа. Уг нь тэгэхээр ихэнх хүмүүс маань зүгээр түүхий загс гэж ойлгоод байна. Уг нь бол будаа винегер гэсэн. Тийм болохоор сүүлийн үед одоо модерн суши, fusion sushi гэдэг юм ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр бүх дуртай хүний эрүүл одоо байх, идэж болох бүхэл орцыг хооронд нь яг жорын нийлүүлж тааруулаад гоё амталж чадах юм бол тэгээ уралж хийж чадах юм бол модерн fusion sushi гэдэг байна. Загсаа хаанаас захиалж авдаг вэ? Ер нь соуснуудаа ч гэсэн ер нь хаанаас авдаг вэ? Аль болох яг эрүүл байдлыг хангахын тулд яг яаж ажилладаг вэ? Хамгийн гол нь будаан чухал шүү дээ сушинд. Тэгэхээр яг тэр будаа бол бид нар хаанаас авч байгаа гэхээр үндсэндээ Америкаас будаага авч байгаа. Амтлагч нарыг болохоор бонус бараа болж компаниудаас авч байгаа. Бид нэр SFMNG гэж компаниас загс авч байгаа. Чанар арай өөр. Яг хөдөөсөн загсаар хийхлээр бас нэг хөдөөсөн амт байдаг учраас яг шин загсаар нь хийх нь амтаа барьж байгаа. Бусад хоолны үед ер нь ямар хоолнууд хийдэг вэ? Бидний үндсэн хоол бол Япон маягийн хоолнууд байгаа. Тэгээ яг Япон хоолоор бас дагнаж болохгүй. Бид нар бол ерөнхийдөө бас л fusion гэж ингэж холимог хоол гаргаж байна гэсэн. Өнөөдөр би та бүхэнд энэ кафег танилцууллаа. Энэ кафегийн хоол, орчин зэргийн та бүхэнд таалагдсан бол энэ бичлэг дээр лайк дарж шеэр хийгээрэй. Хамгийн их лайк авсан нэг үзэгч маань ганцаараа биш хосоороо
За эсвэл найзтайгаа энэ кафед оройн зог барих эрхийг хожих боломжтой болно. Тэгээд оройн зог маань юу багтсан гэхээр хоолноос гадна десерт, уух зэрэг бүгд багтсан байгаа. Яг энэ мэдчлэн олон бэлгүүдийг би 7 хоног бүр та бүхэндээ хүргэсээр байгаа болно. Тийм учраас пэйж хуудастай маань хамтаагаараа дараагийн бичлэг бүртгүүлэлт баяртай.